За QR ашиглахын тулд ми дундуур зураас QR гэдэг орчие. За бид нар бүртгүүлэх ёстой логин төвчин дээр дарна. За Gmail хаягаа ашиглана гэдэг ингээд сонгочих хэрэгтэй. За Gmail хаягаа ашиглаж QR сонгоно. За create new QR code гэж байна. За энэ дээр одоо юу байж болохоор байна? Линк холбоосоо оруулах уу, эсвэл PDF файл болох уу? Энэ бүгдийг бид нэр тохируулна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр би энэ PDF файл оруулъя. Энэ дээр PDF гэдэг дээр upload гээд миний бие даалтыг хүмүүс үзээд ингээд явна. QR код болгодгоо гэж үзье. За ингээд PDF оруулчихж байгаа. За энэ PDF файл маань орсон байна. QR кодын нэр даалт. За контент гэж байна. За энэ дээр юуны чиглэлээр вэ гэдгийг сонгох хэрэгтэй. За education гэдэг авч. За customize QR code. За download QR. За ингээд QR код татагдана. Энэ QR кодоо бид гар утсаараа уншуулад ингээд бид нар яах нь орох боломжтой. За тэгээд эндээс PDF байж болж гин, YouTube-ийн бичлэгээ байж болж гин, тийм ээ. Эсвэл вебийнхаа холбоосыг тавиад, нэрийг тавиад ингээд ийм байдлаар маш олон байдлаар аудио файлыг бас төвсгөжүүлэн компьютероос гих мэтлээ ашиглах боломжтой.